өнөөдрийн ажил эхэлж чинь за өнөөдөр үсгэцгээс сууж яваад мэдээ хэдэн газруудаар яваа. Сонирхолтой газруудаар орно. Ямар ч өнөөдрийн влог бичлэгтэй хамт байгаарэ гэж хүсэж байна. Тэг шууд уучаа. Шууд. Оо. Сикэрнэ. За өнөөдөр Сүхбаатарын талбай дээр номын баяр, номын худалдаа, номын өдөрлөг болж байгаа. За энэгээр орох төлөвлөгөөтэй. За хоёрт нь бол мэдээж бас төв цэнгэлтэхэд бол намрын ногоо өдрүүд болж байгаа. Энэ дээр бол мэдээж дандаа одоо Монголдо тарьсан, ургуулсан, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хүнсний ногоонууд гарч байгаа. Хүнсний бүтээгдэхүүн гарч байгаа. Энэгээр бас орно. За гуравт нь бол мэдээж цахим шилжилт хийгдэж байгаа том өдөрлөгүүд бас болж байгаа. Тийм болохоор захин юмч очихгүй болохгүй. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү ажлуудаар төлөвлөсөн байна. Одоо яг төв талбай руу явцгааж байна. Самсгүй явж байгаа. Хогчийн гараа усах гоё номтой боллоо. Номын баяр их гоё болж байна. Талбай тойроод бүтэн 2 тойрог ном эрдэмтэй холбоотой одоо энэ танилцуулга өдөрлөгүүдний одоо павильон засагдсан. Монголчууд маань оюуныг эрхлүүлдэг ард юм. Тэндээ ч номын баяр болоод хүл хөдлөх хэрэгтэй юм байна. За яг одоо эндээс гараад намрын ногоон өдрүүд рүү очихоор хэлсэн байгаа. Тэгэхээр одоо эндээс гараад эдийн өмдөр орцгоно гэсэн. За хүүхдийн парк дээр цахим үндэстэн одоо өдөрлөг өнөөдөр орой нээлттэй хийх чинь. За тэгээ яг энэ дээр бол ерөөсөө эрүүл мэнд, боловсруулалт, санхүү ерөөсөө
бүх төрлийн өвчтөг ер нь бол захин болцоож. Тэгэхээр бол та бүхэн бас энд ирж одоо дэлхийн чиг хандлага, Монголын бас чиг хандлага, технологийн чиг хандлага аль зөвхөн байгааг бол бас мэдэх, сонсох, мэдрэх бүрэн боломжтой юм байна. Гой арга хэмжээнд болохоор байна. Төв цэнгэлэгтэр болж байгаа намрын ногоо өдрүүд хүнс ногооны үзэсгэлэн дээр явж чинь тэгээ тайд бас энэгээр явж байгаа гой ногоо тэгээ сонирхолтой юмнууд үзүүлээд харуулдаг явъя. Хончир байна. Хончир чи хэдэн төлөөр байна таад? Хончир Ингээ хэрчсэн байна. гацтай байна. Нутгдсан байна. За энэ нутгдтэй таад харъя. Бүрийн нэг натдаг байна. За бүрийн нутгаар осоо байна. Энэ чихэр өвс. Чихэр Энэ жилээс гарч энэ ирнэ үү? жилээс гарч байгаа. Анхны урах зураг. 8 жил ургуулж яж одоо урах зураг хийгдэж байгаа. За. Тэгэхээр одоо хамгийн анхны тармилжуулсан жил. Хамгийн анхны тархимжуулсан тий. Ер нь бол тармилжуулах гэж айгүй олон жил одоо эрдэмтэд үзсэн оролцож байсан. Тэгээд одоо энэ одоо хамгийн одоо бүтэлтэй болсон юм. За. За энэ чихэр өвсүүд хамгийн чухал нь бол одоо яг энэ уушиг одоо амьсгалын замын өвчтөлийн үед за уушиг хамгаалах, уушиг одоо сэргээхэд хамгийн чухал үйлдэлтэй ийм бас уран байдаг. За яг ингээд гоё тархимчид одоо судалгаа хийж байгаа бох тийм юм биологи эдхийн судалгаа хийж байгаа бох тийм. Энэ ерөнхийдөө яг одоо хураалт хийхээс өмнө бас нөгөө дээж юм амчаад одоо яг энэ жил бод хураахад одоо болсон байна гэж үзээд. Ааха. 8 жил. 8 жил. За. Энэ бол 4 жил ургасан хончир тий 4 жил. Энэ бол 8 жил ургасан. За чихэр өвс. За баярлалаа. За. За өнөөдөр энэ витамин C-г одоо бариад витамин C-г 3 газараар орлоо. За төв талбай дээр бол номын өдөрлөгт оролцлоо. За хүүхдийн парк дээр бол цахим шинжилт буюу цахим үндэстэн IT парк үзэсгэлэнгээр орлоо. За хамгийн сүүлийн 3 дахь дээр бол одоо энэ намрын ногоо өдрүүд үндэсний үйлдвэрлэлийн бас энэ үзэсгэлэн худалдааг одоо энэ төв цэнгэлтгэд бол зохион байгуулж байгаа. Энэгээр оролцлоо. Тэгээд энэ дээр бол яг одоо шинэ ургацын ногоо, жимсэх нь үндэсний үйлдвэрлэлүүд үзэсгэлэн гарсан байна. Өнөөдрийн өдөр бол ерөөсөө ингээд яваад үзэл хараад ингээд явлаа. Тэгээд явах болгонд нэг ганц витамин C уучаад байгаа. Энэ витамин C бол нэг таблетанда энэ одоо нэг чахмалтай бол 300 мг витамин C агуулдаг. Тийм болохоор бол гэр бүлээрээ авч яваад за насан туршид бол өдөрт 3 ширхэг буюу 900 мг нэг авчихад бол хангалттай. За бага насны хүүхдэд бол нэг шахмал буюу 300 мг. За өсвөр насны хүүхдэд бол 2 шахмал байхад бол хамгийн зохистой тун хэмжээгээр агуулсан ийм витамин C. Яг амд залгаагүй ингэсэн чинь жоохон эсэлтэд одоо их гоё. Тийм. Одоо эсгэлэн амт мэдхтэй ярих жоохон төвөгтэй нууцлаарай. За ингээд өнөөдрийн одоо влог энэ түрээд өндөрлж байна.